Байгаль хамгаалагчид бол орон нутагтай байгаль орчны сайд. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21% буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалтанд, 15 орчим хувь буюу 24.3 сая га талбайг орон нутгийн тусгай хамгаалтанд авсан. Уг газрыг улсын хэмжээнд тусгай хамгаалтын 34 захиргаадад 1048 байгаль хамгаалагчид онцгой нөхцөлд бүх цаг үед байгаль зэрлэг амтны хамгаалах үүсэд зүтгэж байна. Тиймээс тэдний ажиллах нөхцөлийг сайжруулж, дөрвөн улирлын хувцас, хэрэглээний техник хэрэгсэл, автомашин, мотоциклоор бүрэн хангаж, биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөллийн хүрээнд нийт 23.5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль хамгаалагчид 860 мянган төгрөгийн цалинтай байсан бол 2023 оны 7 дугаар сарын 1-ээс 2 хүртэлх сая төгрөгийн цалин авч ирлээ. Цаашид шин сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол орны нийт газар нутгийн 30% тусгай хамгаалтанд авч газар нутгийн хэмжээг дэлгэх зорилго тавин ажиллаж байна. Хүн бүр байгаль хамгаалагч. Таны оролцоо бидний ажилд дэмжлэг болно. Хамтдаа байгаль зэрлэг амтнаа хайрлан хамгаалцгаая.